За жирэмсний чихрийн шижин гэж юу болох ямар хүмүүст хэвчлэн үүсдэг вэ гэхээр тухайн эмэгтэй жирэмсэн болохоос өмнө чихрийн шижин буюу сахаргүй байжгаад жирэмсэн болсны дараа өөрөөр хэлбэл жирэмсэн үедээ чихрийн шижин буюу сахараар онцлогдохыг жирэмсэн үеийн чихрийн шижин гэж нэрлэдэг. За яагаад энэ үүсдэг вэ гэхээр дааврын өөрчлөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл жирэмсэн эхээс ялгарч байгаа болон ихсээс ялгарч байгаа инсулиний эсрэг үйлчлэгээтэй даавруудын нөлөөнд нөгөө жирэмсэн эмэгтэйгийн маань биеинд дасан зогсож чадахгүйгээс болоод жирэмсэн үеийн чихрийн шижин үүсдэг. За тэгэхээр жирэмсэн үеийн чихрийн шижин хүнд ч хамаагүй үүсч болдог өндөр эрсдэлтэй хүмүүс гэж бас байдаг. Үүнд ямар хүмүүс ордог вэ гэхээр нэгдүгээрт жингийн илүүдэлтэй буюу тарган жирэмсэн их. За хоёрдугаарт гэр бүл удамдаа чихрийн шижин буюу сахарын өвчний түүхтэй жирэмсэн их. За гуравдугаарт хожуу жирэмслэлт өөрөөр хэлбэл 35-40 наснаас дээш жирэмсэлж байгаа жирэмсэн их. За дөрөвдүгээрт өмнө нь жирэмслэхдээ жирэмсний чихрийн шижингээр өвдөж байсан. За тавдугаарт жингийн илүүдэлтэй хэтэрхий том хүүхэд гаргадаг. Ийм эмэгтэйчүүд энгийн эмэгтэйчүүдийг бодвол жирэмсэн үеийн чихрийн шижин буюу сахар өвчнөөр өвдөх эрсдэл нь нэмэгддэг. За тэгээд сахартай жирэмсэн ээж ерөнхийдөө жингийн илүүдэлтэй том хүүхэд төрүүлэх нь илбэг байдаг. Гэхдээ сахаргүй ээжүүдээс хүртэл илүү тээлттэй том жинтэй төрдөг хүүхдүүд байдаг штэ. Энэ хүүхдүүд ямар байдаг вэ гэхээр ерөнхийдөө бүх биеэрээ том яс номтой байдаг бол сахартай буюу чихрийн шижинтэй жирэмсэн ээжээс төрсэн хүүхэд цээж хэвлийн мөр хэсгээрээ илүү таргаан тийм пулцгар хүүхдүүд байдаг. Гэхдээ чихрийн шижинтэй жирэмсэн хүн болгоноос заавалжгүй том хүүхэд гардаг юм бол биш. Тухайн ээж жирэмсэн байгаад тэр жирэмсний сахарыг бид нар мэдэхгүй ч юм уу ямар нэг байдлаар хянахгүй зохицуулахгүй яваад ах юм бол ихсийн хэвийн үйл ажиллагаа саатуулагдаж улмаар хүүхдийн хэвийн өсөлтөд өөрчлөлт ордог. Жим багтаа төрөх тохиолдолж байдаг. Тэгэхээр жирэмсэн үеийн сахартай байлаа гэж ерөөсөө том хүүхэд төрнө гэсэн үг бол биш байх нь. Том хүүхэд төрдөг, жижиг хүүхэд төрдөг.